За би та нараасаа маш олон жил нуусан энергийг маш гой цэвэрлж өгдөг аргыг өнөөдөр хуваалцъя гэж бодлоо. За нуух гэхээсээ илүү намайг энэ аргыг хэрэглэдэг байх үед хүмүүс энергийн талаар ойлголт айгу багтаа байдаг байсан байхгүй. Тэгэхээр энэ энергийн маш олон аргууд орж байгаа энэ аргуудыг ашиглаад үр дүн гардыг муу гардгүй юм амьдрал өөрчлөгдөв юм уу гүм гэдгийг мэддэггүй байсан учраас хэлж хуваалцаж өгсөн ч гэсэн хүмүүс төдийлө ашиглаж чадахгүй байх, хэрэгжүүлж чадахгүй байх гэж боддог байсан учраас хэлж өгдөггүй байсан. Гэтэ өнөөдөр бол арай өөр юу вэ гэхээр номтой болог пэйж хуудасаар орж байгаа энэ аргуудыг аль хэдийн хүмүүс ашиглаж үзээ, туршиж үзээд үр дүн гардыг байна, өөрчлөлт ирдэм байна гэдгийг мэддэг болчихсон үе учраас намайг оруулаад шууд хүмүүс туршиж хийж үзэх байх гэж би бодож байгаа, итгэж байгаа учраас өнөөдөр та нартай хуваалцъя гэж бодсон юм аа. За ямар үед энэ аргыг ашиглах вэ гэхээр гадны энергийн нөлөөлөлд автаад байгаа юм шиг санагдсан үедээ янз бүрийн хар цагаан хил ам таны одоо энергит нөлөөлөд байгаа юм шиг санагдсан үедээ ер нь өглөө босол өөрийгөө хамгаалахтай хийн орой унтахтаа ч гэсэндээ гадны одоо нөлөөллүүд энергиуд орж ирээд зүүд нойронд нөлөөлөх эсвэл одоо тавгүй тухгүй унтах ч юм уу те ийм зүйлүүдээс хамгаалах үедээ бас орой унтахтаа ч хийж болно. Гол нь хөлийн улнаас толгой үзүр хүртэл таны аура энергиуд чинь янз бүрийн хэлбэрт өртчихсөн байдаг. Тэр хэлбэрийг нь тэгшлээд одоо доктортой болгоод яг өөрийн аура энерги яг өөрийн одоо байх ёстойгоор нь байлгаж байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд энэ аргыг ашиглахдаа та гоо ингээд тэгшин зогсоод өөрийнхөө зогсож байгаа газраа ингээд нэг модон зүйлээр би бол өөрийнхөө өснийхаа шороор хийчтэй. Та нар маань савх мод юугаар ч хийж болно. Ингээд нар буруу буюу цагийн зүүн эсрэг урсгал руу ингээд нэг тойрог зурна. За энэ тойргийг зурхтаа нэг тойрог одоо зурсан ч болно эсвэл 3 удаа давхарлаад зурсан ч болно. Заавал юм гаргах алгүй зүгээр л газар дээр зурж байгаа гэсэн үг те. За би бол нэг л тойрог зурчдаг. За ингээд ариун орчин буюу ариун хамгаалтынхаа тойргийг зураад тэр тойргийн дотроо ингээд зогсоод урагшаар зогсож жагаад сохам гэдэг санскрит үгийг хэлнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр со хам гэсэн үг байхгүй юу? Энэ нь бол ер нь бол би орчлон ертөнцийн энерги юм аа тий. Би энэ орчлон ертөнцийн тэнгэрлэг ухамсар юм аа. Би орчлонгийн нэг хэсэг юм аа гэсэн утгатай санскрит гаралтай үг байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө орчин буюу яг өөрийн тойргоо хамгаалаад өөрөө өөрийгөө энэ үгээр төгжиж баталгаажуулж байгаа гэсэн үг. Тэгээ урагшаа хараад өөрийнхөө ингээд биен дээр гой тогшиж жагаад сохам гэд итгэл үнэмшилтэй мэдрэмжтэй 3 удаа хэлээд нар зөв 3 эргэнэ. Эргэхдээ ингэж гацаж ирэхгүй те шууд нэг хөл дээрээ 360 эргэдэг штэ. Яг тэгж нэг эргээд дахиад урагшаа гараад дахиад өөртөө зүрхэн дээрээ тогшоод сохам гэд энэ үгээ дахиад 3 хэлээд дахиж нэг эргээд 3 дахь эргэлдэхдээ 3 дахь хэлээд хэлж дуусныхаа дараа 3 удаа амьсгалаа гой гүн аваад гаргаад тэгээд ингээд тойргоо нэвтлээд гараа явж болно. За ингэсний дараа юу мэдрэгдэх ёстой вэ гэхээр ирчвч за мөн энерги урсгалууд гой тогтворч байгааг мэдэрнэ. Ямар нэг эн тэндээс орж ирээд наалдаад байсан юм нэг юм та нэг хүлээсээс гарч байгаа юм шиг те ямар нэг юм дарагдаад байсан зүйлүүд танаас салж байгаа юм шиг мэдрэмж авч ивэл та маш гоё ашиглаж чадсан байна. Маш гоё мэдэрч чадсан байна гэсэн үг. Ер нь хүн ингээд өөрийн байгалаас заяагдсан хүч чадлаа ашиглана. Энэ байгалаас заяагдсан зүйлүүд дээр өөрийгөө хамгаална гэдэг айгу чухал санагддаг. Тэгэхгүй заавал нэг гадны нөлөөтэй ямар нэгэн зүйлээр хамгаалуулах гэхээс илүү өөрт байгаа хүчээрээ, өөрийн энергиэрээ өөрийгөө босгож, өөрийгөө цэвэрлэж, өөрийгөө буюу гэр орноо хамгаалж сурах нь айгу чухал байдгаа гэж би боддог. Тэгэхээр энэ бол таны байгалийн хүч, танаас байгалаас заяагдсан та дуу хоолойныхоо хүчийг тарны хүчтэй холбоод өөрийнхөө нэг жижигхэн хөрхөн зөв үйлдэл хийчихэж байгаа. Энэ үйлдэл нь таны засал, энергийн цэвэрлэгээ арга гарц болчихж байгаа юм аа. Ингээд энэ үйлдэлүүдийг хийж үзээд сэтгэлдээ бичээрээ та яг гой мэдэрч чадсан уу те ямар нэгэн зүйлээс өмнөхөөс арай өөр байгаагаа анзаарсан уу гэдгээ сэтгэлдлээр үлдээгээрээ мөн хин нэгэнд хуваалцъя гэж одоо шеэрлж өгөөрэй. Та нартай амжилт хүсье.